Үзэгч та бүхэнд дотоодод өрнсөн үйл явдлын мэдээлэл хүргэлээ. Өргөжлүүлэн дэлхийн улс орнуудад өрнөж байгаа онцлог мэдээнээс хүлээн авч үзнэ үү. Сайн зөвхөн үзэгчтэй энэ өдрийн гадаад мэдээ эхэлж байгаа. Тэгэхээр олон улсад өрнөж байгаа үйл явдлын онцлог мэдээлэлээс олон улсын таймч гандлага хүргүүлнэ. Өдөр өнөргийн. Өдрийн мэнд. Тэгэхээр Грекийн нутгаас гарч ирсэн маш олон цагаачид одоо Македоны хилийг нэвтрэх гэж нэлээд үүмэн самун дэгдээсэн тухай мэдээлэл ээж байна. Македоны цагдаа нар арга буюу одоо хилийн зурсаа нээхэд хүрсэн гэсэн мэдээлэл шүү дээ. Энэ хүн мэдээллийн дэлгэрэнгүй үсрэж байна. Тэгэхээр нэг гэсэндээ Европын соёл иргэншлийн суурил дөхөж юу байх шиг байна. Өнгөрсөн 7 хоногийн бям гарагт буюу 8 сарын 22-ны өдөр онцгой үйл явдал боллоо. Юу вэ гэхээр Македон улсын эрх баригчид өөрийнхөө улсыг хилийг нээхэд хүрсэн юм а. Сүүлийн 5 хоногийн туршид Македон болон Грекийн хил дээр онцгой хүнд нөхцөл байдал үүсээд байсан. Юу вэ гэх юм бол Грекийн арлуудад өдөр болгон хэдэн мянгаараа бууж байгаа гадаадын цагаач ажилчид Грек улсын нутаг дэвсгэрээр дамжин Европын холбоо руу орохын тулд Македон улсын хил дээр бөөгнөрсөн юм а. Эдгээр цагаач ажилчдыг бол оруулахгүй тулд цагдаа нар 3 хоногийн туршид ихээхэн хүнд бэрхүүл үйл ажиллагааг бол хийсэн. Эцэстээ байлдааны зэвсэг хэрглэж гарнат дэлбэлэхэд хүрлээ. Ингээд хэд хэдэн хүн шархтаж эцэстээ олон хүний хүчин дийлдээд цагдаа нар бол аргашаага төрөгдөж улсын хил задарсан юм а. Үүний дараагаар Македоны эрх баригчид улсын хилийг бол нээх шийдвэрийг бол гаргалаа. Хэрвээ цагаач ажилчдыг цааш тогтоож бол барина гэх юм бол хэдэн зуун хүнийг буудаж бол алхаас бол өөр аргагүй болно. Хэрвээ ингэх юм бол Македоны эрх баригчид өөрсдөө буруутай болно гэдгийг ойлгож байгаа юм а. Ингээд цагаач ажилчдаас 300 орчим олон хүүхэдтэй эмэгтэйчүүдийг Серб орох галт тэргэнд бол суулгаж өглөө. Харин яг одоогийн байдлаар 5,000 гаруй цагаачид эдгээр нь дандаа Сир улсын цагаачид Македон улсын нутаг дэвсгэрээр дамжин Балканы уулуудын зөрөг замуудын дагуугаар Серб улсын нутаг дэвсгэр рүү дөхөж байгаа юм а. Эдгээр хүмүүс Сербийн хилээр гараад цаашаага Унгар улс руу очихыг бол хүсч байгаа. Унгар бол Европын холбооны улс юм а. Харин Серб, Македон бол Европын холбоонд бол багтахгүй. Грек бол эдийн засгийн хувьд бол хүнд байдалд бол орсон болохоор цагаач ажилчид тэндээ үлдэхийг бол хүсэхгүй байгаа юм а. Энэ дээрсэн цагаачдын ихэнх нь Их Британи буюу Герман улсад очиж цагаачлалын эрхийг бол олж авахыг бол хүсч байгаа юм. Сүүлийн өдрүүдэд Македоны хил дээр бол хурц ирж байгаа хүмүүсийн тоо эрс нэмэгдэж өдөр бол болгон 3,000-аас 3,500 хүн ирж байгаа тухай мэдээлэл ирсэн байна. За баярлалаа. Тэгэхээр дараагийн мэдээлэл мөн одоо цагаач хэрэгтэй холбоотой мэдээлэл. Тэгэхээр Италийн иргэн хамгаалтын албаныхан газар дундын тэнгисээр хөвж явсан хуучин эрдэнийн зай болон эрдэнийн сандал дээр хөвж явсан 4,400 гаруй цагаачдыг олж аварсан тухай мэдээлэл. Эдгээр цагаачдыг бол хаанаас хаа хөвж явсан цагаачдыг мөн л одоо энэ дайны хөдлөлөөс уцсан ирээд байсан уу? Тэгэхээр Македоны хил дээр хуралдсан эдгээр цагаачд нь газар дундын тэнгисээр дамжин эхлээд Грек улсын нутаг дэвсгэрт орж ирээд тэндээс Македоны хил дээр цугларсан хүмүүс бол байгаа юм. Тэгэхээр эдгээр цагаачдын анхны гарааны шугам нь Лив улсын нутаг дэвсгэр болж байгаа юм а. Ийм ч учраас Италийн иргэн хамгаалтын хөлөг онгоцнууд одоо Италийн иргийг хамгаалах биш, харин Лив улсын иргийн дагуу харуул хийдэг бол болцоход бол удаж байна. Өчигдөр газар дундын тэнгист бол тэнгэр маш сайхан байлаа. Ямарваа нэгэн өндөр том давлгаан байхгүй салхи бол штил гэж нэрлэдэг. Үндсэндээ аясын салхи төдий байсан юм а. Иймэрхүү цаг агаарын сайхан нөхцөл байдлыг ашиглан Ливийн нутаг дэвсгэрээс олон тооны цагаачид ирнэ гэдгийг мэдэж бол байсан учраас өчигдөр Италийн иргэн хамгаалтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд орж Европын холбооны бусад улс орнуудын тэнгисийн цэргийн хүчнээс
тусламжгүй гуйгаад бол байсан юм а. Тэгсэн хэрн Италийн эргийн хамгаалтын албаны хөлөг онгоцууд 22 удаа Италийн өмнөд эрг болон Африк твийн Ливийн эргийн хооронд бол ийш тийшээ зорчиж цагаач ажилчдыг бол аврахад бол хүрлээ. Учир нь Ливийн эргээс бол шоргоолж юм уу царцаатай адилхан олон тооны хүмүүс эрзэнийн завь загасчдын хуучирч муудсан ус орж байгаа ус нэвчиж ороод юу юугүй эргээс холдоод 100 метрийн зайтай газар живчхмээр бол тийм хөлгүүдэд суугаад газар дундын тэнгис буюу Европ твийн дунд бол байдаг энэхүү аимшигтай хүнд бэрх тэнгисийг бол туулахаар хөгжүүл гарсан юм а. Зарим цагаачдын суусан завь нь тэр дороо живжвэл байсан болохоор цагаачид тэр дороо соос дохио ашиглан Италийн эргийн хамгаалтын албанаас тусламжуул гуйсан учраас заримыг нь бол олж аврахад бол амархан зарим цагаачдыг бол нисдэг тэргээр хаана бол байгааг нь илрүүлж барьж байсан юм а. Гэхдээ өчигдөр Ливийн эргээс гарсан хүн болгоныг бол баривчилсан гэхэд бол хэцүү юм. Тэгээд ч эдгээр хүмүүсийг бүгдийг нь эргээд Ливийн эрэг дээр бол буулгах аргагүй. Учир нь Ливийн эрэг дээр бол иргэний дайм болж байгаа болохоор эдгээр хүмүүсийг голдуу өмнөд Италийн Арагуза бомб дээр авчирч байгаа юм а. Ингэснээр нэгсэндээ цагаачдын өөрсдийнх нь бол хүсэл биелжүүл байна гэсэн үг юм. Энэ нь дараагийн өдрүүдэд дахиад бүр олон тооны цагаачдыг Европын эргийн зүг рүү сэлэхэд бол хүргэх юм а. Өчигдөр нэгсэндээ рекорд амжилт тогтоолоо. Ганцхан өдрийн дотор энэ бол 24 цагийн цагаас ч бол бага хугацаа юм. Учир нь өглөө нар мандахаас шөнө нар жаргахыг бол хүртэлх хугацаанд 4400 гаруй цагаачдыг бол олж илрүүллээ. Эргийн хамгаалтын хөлөг онгоцнуудаас бол зугатаасан завинуудыг бол заримыг нь бол барьж авч чадаагүй. Үндсэндээ Норвеги болон Ирландын тэнгисийн цэргийн хөлөг онгоцнууд бол хурц ирсний ачаар 4400 хүнийг бол багтааж чадсан гэхэд бол болох юм а. Учир нь Италийн эргийн хамгаалтын онгоцнууд нь голдуу баг оврын катер завинууд бол байдаг болохоор хичнээн цагаачдын хөлөг онгоцыг бол барьж авсан ч гэсэн олон хүнийг бол суулгах аргагүй байгаамаа. Тэр ерөөдөө Европын холбоороо чиглэсэн энэ хэмжээний урсгал хөдөлгөөн цагаачдын хөдөлгөөн бол эргээд Европынхны өөрсдийнх нь хийсэн үйл одоо эргэж ирж байна гэж нэгсэн тайлбарлаад байна л да. Өөрөөр хэлэх юм бол Сирч гэдэг юм аа өмнөд Африкийн зарим орнууд руу дээсэн тэдний дэмжсэн дайны хор уршгаар одоо юу гэдэг жирийн номхон ард иргэдэнд дөрөөд эргээд Европ руу орж иж байгааг тайлбарлаад байгаа шүү дээ. Одоо жишээлбэл Сир, Ливан зэрэг улсуудад жинхэнэ иргэний дайн болж байгаа. Тухайлбал Ливийн Бенгази хотод өөрөөр хэлбэл Муаммар Каддафийн эсрэг бослого гаргасан яг тэр хотод 3300 байшин бүтэн үлдсэн. Бусад бүх байшингууд бүгдээрээ нурж үнсэн товрогуул болсон юм а. Мөн тентхийн айлуудын 18-аас дээш насны залуучуудын 90% нь ам үрэгдээд бол байгаа. Энэ бол үргэлж байлдаан тулдаан болж байгаагийн гол уршиг юм а. Тэгээд ч тэнд амьдрах ямар ч боломжгүй болсон. Муаммар Каддафийн үед бол Ливийн эргийн дагуу Ливийн эрг гэдэг бол үндсэндээ газар дундын тэнгисийн эргийн дагуу сунаж тогтсон ногоорсон сайхан газар, харин түүнээс нэг 10-20 км холдгол юм бол Африкийн элсэн цөл бол байгаамаа. Элсэн цөл доогуур асар их хэмжээний усыг бол Муаммар Каддафийн үед бол сувг татаж бол гаргасан байсан. Тэр усыг нь НАТОгийн байлдааны онгоцнууд одоогоос 4-5 жилийн өмнө бөмбөгдчихсэн болохоор тэр хүмүүст уух усч байхгүй байгаамаа. Ийм ч учраас Европын холбоо руу чиглэн хөвхөөс үл өөр ямар ч арга тэдгээр хүмүүст бол үлдээгүй гэхэд болох юм аа. За баярлалаа. Дараагийн мэдээлэл үзтдөрөг дараагийн мэдээлэл дэлхийд даяар хөрөнгөний биржид үндсэндээ уналтанд орлоо гэсэн мэдээлэлж өөрөөр хэлэх юм бол өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт Нью-Йоркийн Уолл Стритийн гудамжинд эхэлсэн хөрөнгөний биржийн уналт одоо болт үргэлжилж байна гэсэн мэдээлэл. Тэр энэхүү уналт гэдэг зүйл маань юутай холбоотойгоор тайлбарлаж байгаа. Тэгэхээр бол хөрөнгөний бирж дээр бол хүмүүсийн өгсөн үнэт цаас бол буюу өөрөөр хэлбэл мөнгөөр хөдөлдөж авдаг мөнгөтэй адилхан валют гэж тооцогддог тэр зүйл жихрийн цаас шиг хогийн савруу хийхээр
цаас болж хувирчул байна гэсэн үг юм а. Энэ нь жишээлбэл ямар нэгэн өндөр сайхан барилга хүний өмчүүл байтал дээрээс нь онгоцоор бөмбөгдөөд юу ч үгүй үнсэн товрог болгоод хайчих юм бол тэр барилгын үн бол ямар ч үн төлбөргүй болно гэсэн үг. Тэр байтугай тэр хог навшиг нь бол арилгах хэрэгтэй болохоор тэр эзэндээ бүр торгуул авчирчвал магадгүй яг ийм үйл явдал хөрөнгийн биержүүдээр болж байгаамаа. Нью-Йоркийн Уолл Стритийн гудамжинд бол анх эхэлсэн энэхүү хөрөнгийн биержийн уналтууд нь Америк нэгдсэн улсын хувьд бол гинтийн бөгөөд тун аимшигтай бол үйл явцвал байсныг бол хэлэх хэрэгтэй. Зах зээлийн хамгийн хашир туршлагатай шинжээчид хамгийн ихээр айж байгаамаа. Учир нь сүүлийн 6 жилийн туршид Америк нэгдсэн улсын эдийн засаг өсөлттэй бол байсан. Эдийн засагт томоохон ахиц гарч ажлын байрууд улам бүр нэмэгдэж байсан юм а. Гэхдээ эдгээр ахиц нь холбооны сангаас хөрөнгийн биержүүд болон үл хөдлөх хөрөнгийн зах зээл рүү ихээхэн хэмжээний мөнгө зутгаж байсантай холбоотой хөрөнгийн биерж дээр ажилдаг ямар ч брокер болон дилерүүдийн хувьд бол Америкийн доллар гэдэг жишээлбэл энэхүү ногоон цаас бол нэг өсөндөө бас л адилхан хөрөнгө түүнийг бол бас л адилхан худалдаж авчвал болдог. Холбооны сангаас өмнө нь сар болгон үл хөдлөх хөрөнгийн зах зээл рүү 80 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг бол хийж байсан. Өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнд цаас 80 тэрбумтэй тэнцвийг сар болгон худалдаж авч байсан юм а. Үүний ачаар хөрөнгийн биержүүд хямд үнэтэй бэлэн мөнгийг бол мөнгөөр бол хахаж байсан гэхэд бол болно. Гэтэл холбооны сан энэхүү програмаар дуусгаад нэгэнт Америкийн нэгдсэн улсын эдийн засаг хөл дээрээ босчихсон учраас дахиж мөнгөөр угчих нь хэрэггүй гэж бол үзсний дараа хоёр том үйл явдал боллоо. Нэгдүгээрх нь Грек улс эргээд эдийн засгийн дампуурд орох шахаад Европын холбооноос ихээхэн хэмжээний зээл хүслээ. Үүний дараагаар хамгийн гол нь Хятад улсын эдийн засагт онцгой сөрөг нөлөөтэй хөрөнгийн биержийн уналтууд бол болсон юм а. За баярлалаа. Өнөөдөр гадаад мэдээ маань энэ хүрээд өндөрлөж байна. Маргааш энэ цагт эргээд студид олзаа. Сэтгэл татам сэрэв мэдрэмж гоё цай. Хэрэглэгчийн утас 9333 91 таны санал бидэнд үнэтэй.